За сайн байцгаана уу та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Бэни ТV тавтай марил. Сар шинийн мэндийг хүргэе. Би болохоор нэг Монголоос илгээмж ирлээ гэсэн бичлэг дээрээ одоо энэ дээлээ өмсөөд тэгээ цагаан сараар бичлэг авнаа гэж та хэд амлалцсан байсан. Тэгээд өнөөдөр тэр амлалтаа биелүүлт юм уу гэд байж байна. Та бүгдийн өмнө ингээд харагдаж байгаа энэ зүйлүүд болохоор мэдээж цагаан сар болж байгаа учраас би бууз бэлдсэн. Анх удаа би өөрөө бууз хийж үзсэн өнөөдөр тэгээ жоохон царамуудаа буузууд болсон ч гэсэн харж үзээрэй. Өндөгний салаад хийсэн. Тэгээд би өөрөө өндөгний салаатанд амар дуртай болохоор өндөгний салаад хийсэн байгаа. Сүйтэй цай байна. За тэгээд сар шинэ болж байгаа учраас та хэд маань ч гэсэн ширээнийхээ урдуур баахан бууз янз бүрийн идэх юм ингээд бэлдсэн одоо энэ бичлэг үзээ байж байгаа байх гэж бодож байна. Хэвлээ золгох хэрэгтэй юм биш тий. За байж байгаа. Эхлээ золгох чи. Амрено. Яа би яг ийм үйлдэлийг байж байхдаа амар хичээд байна. За зүгээр өстэй тий. За надаас дөө хүмүүс байвал мэдээж би дээр нь ороод үнсий амрено яна энэ тийм юм болоод явах үед энийг хийсэн чинь зүгээр нэг хоолоо идэхгүй. Тэгээд би бас Instagram дээрээ одоо асуулт хариулт явуулсан байгаа. Маш олон хүнээс асуулт ирсэн. Тэгээд өнөөдөр тэрнээс гой асуултуудыг төвж агаад тэд нарт ингээд хариулангаа өнөөдөр ингээд эдгээр хоолнуудаа ингээд идээд явъя гэж бодож байна. Нүүрэн дээр ингээд би ингээд юу наацсан байгаа гэх юм бол миний нүүрэн дээр бүр амар том юм гарцсан. Уух зорилгоор ийм наасан. Гэтэ хүрэн байгаас тий. За ямар ч зэ эхлээд хоолоо амсъя. Гэтэ би яг үнийг хэлэхэд бол баахан амссан. Амссаар байгаа таарсан. Өндөөний салаад бас би анх удаа хийж үзсэн байхгүй юу? Гэтэ яг бодсноос тажиг гоё болсон ч гэсэн чингэн болсон. Яагаад ийм болсон юм бол магадгүй пандор хийсэн болохоор тэр нь ингээд шүүсэн гараад ийм шингэн болсон юм болов уу? Гоё шүүс үзээ. Гэтэ яг үнийг хэлэхэд амтан жоохон шорбогдуу болсон юм шиг байна. За ямар ч байсан цагаан сарын уур амьсгалаа үнэхээр орж ийн. Энэ жилийн цагаан сараар би ингээд бууз хийж сурлаа, салаад хийж сурлаа. За одоо асуултандаа хариулаад өгье. Бүр нэлээд олон хүн надаас асуулт асуусан. Бүр амар хөөрхөн ийм асуулт асуусан хүмүүст маш их баярлалаа. Хоёр дахь удаагийн асуулт хариулт имчилгээ хийж байгаа юм байна. Хамгийн дурсамжтай үйл явдлаасаа нэгийг хуваалцаач гинэ. 2018 онд манай ээж надад хамгийн анхны дүүг маань төрүүлж өгч байсан. Би бараг ингээд 17-18 жил ингээд айлын ганц байж өссөн байхгүй юу. Тэгэл ээжээс дандаа дүүтэй олмоор гэж гуйдаг байсан. Гэтэ манай ээж ерөөсөө тэр үед ингээд хүүхдтэй болж чадлаггүй байсаар байгаад 18 онд би дүүтэй болж байсан байхгүй юу. YouTube-ийг бүр хөгшөртлөө хөтлөнч гэж юу нь бол байхгүй баг. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд чадах чинээгээрээ бол YouTube хөтлөөд явъя гэж бол бодож байгаа. Та хэд намайг тэр хүртэл үзээр байх юм уу? Та хэд өөр хүнийг үздэг болчих юм шүү. Өөр шинэ хүнийг би бүр хуучраад бүр ерөөсөө одоохондоо бол ямар ч зогсоох бодол байхгүй байгаа. Хаа хурж чадсан тэр хүртэл ер нь л явъя гэж бодож байгаа. Угаасаа миний сонирхол учраас хайр хүндлэлээр дүүрэн энгийн амьдрал эсвэл хүссэн бүхнээ авч болох ганцаардмал амьдрал гинэ. Би бол угаасаа хайр хүндлэлээр дүүрэн энгийн амьдралыг илүүд үзнэ. Амьдралыг ер нь бол зүгээр л хайр гэж боддог учраас хайр хүндлэлгүй амьдрал гэдэг бол ямар ч утгагүй. Тэгэхээр бол яалтчгүй хайр хүндлэлээр дүүрэн энгийн амьдралыг сонгоно. Төгс байх гэж хичээх сэтгцийн өвчин үү гинэ. Сэтгцийн өвчин бол биш хаа. Тэр хүн ингээд төгс байхын тулд хичээж ийн гэдэг чинь бол миний хувьд бол үнэхээр гайхалтай зүйл гэж бодож байна. Зүгээр ам биш. Ингээд тэрнийхээ төлөө ингэж хичээж зүтгэж өөрийгөө ингэж дээшлүүлж хөгжүүлж яах гэдэг чинь ерөөсөө сэтгцийн өвчин биш хаа. Арай өөр төвшөнд бас очих юм бол жоохон буруулах л та. Буузнаа цаавас идээд явна. Хамгийн сүүлд ямар кино үзсэн бэ гинэ? За би болохоор хамгийн сүүлд үзсэн кино юм бол нэг Wow кино дээр байсан The White Tiger гэдэг киног үзсэн. Тэр болохоор бүр үнэхээр гоё кино байлаа. Эндхийн яг нөгөө нэг баян ядуугийн ялгааг бүр ингэж яг амар харуулж өгсөн. Үнэхээр сонирхолтой кино болсон байлээ. Ойр тийм гоё кино үзээгүй надад бол бүр үнэхээр таалагдсан. Та хэд ч гэсэн Wow киногоос үзээрэй. Хайртай хэсгийг яаж мэдэх вэ гинэ? Миний энэ тэндээс ингэж уншиж байсан зүйлүүдээс болохоор
ер нь бол хайртай эсхийг бол өөрт чинь аягүй их цаг гаргадаг хүнийг бол өөрт чинь хайртай байна гэж ойлгож бас болдог юм шиг байлээ. Юугаар сурдаг вэ гинэ? Би болохоор маркетинг менежмент гэдэг чиглэлээр сурах гэж байгаа. Одоо 4 сараас. За энэ болохоор бас маш их хүний асуусан асуулт байна. Өндөр болон жингэнэ. За өндөр болохоор би өнөөдөр дахиад өөрийгөө нэг хэмжиж үзсэн. Би 160 юм байлээ. Жим болохоор одоогоор бол нэг 53 52.1 хэлбэлзэл заримдаа 54 ч болох ч юм уу. Тэгэл хэлбэлзэл явж байдаг. Өөрийнхөө хамгийн дуртай хэсэг гинэ. Би болохоор өөрийнхөө хазарныхаа хонхорхоод амирх дуртай. Нэг юм хазарны хонхоо те. Эндээ бол нэлээд сэтгэл хангалуун байдаг. Монгол ирээд хамгийн түрүүнд юу хийх вэ гинэ? Монголд очиод хамгийн түрүүнд ээж дүү хоёроо тэвэл унтмаар байна. За энэ асуултыг бас бүр нэлээд олон хүн асуусан байна. Найзлуутай юу гэсэн асуулт байна. Та юу гэж бодож байна? Одоогоор бол найзлуутай байгаа. Уран зориг, маргааш амьдрах, амьсгалах шалтгаанаа юунаас хайдаг вэ? Олддог зүйл мөн үү гинэ. За миний хувьд болохоор би ингээд яг өөрийн гэсэн тийм зоригтой байхгүй юу? Яг ирээдүйд ер нь бол яг тийм хүн болмоор байна. Яг тийм байхыг хүсэж гин гэсэн тийм зоригтой байдаг учраас тэрнийхээ төлөө ингэж амьдардаг гэх юм уу? Тэгээд ер нь бол өөр хайртай хүмүүсээс уран зориг, маргааш амьдрах тийм хүсэл, тиймэрхүү зүйлээ олж авдаг. Тэгэхээр олддог зүйл бол мөн байх гэж бодож байна. Ямар нэгэн тийм зориг тавьчих юм бол заавал ч болно. Нүдэнд дулаахан гэдэг шиг хөөрхөн их шүү гинэ. Баярлалаа. Монголд ирнэ гэж боддог юм мэдээж. Миний ирээдүйн ер нь бол зориг Монголд байгаа. Жаахан амар тэгтээ сүнс мэдэрсэн үү байна гинэ. Үгүй. Ерөөсөн мэдрээгүй шүү дээ. Гэхдээ заяа манай нэг ихч бас энд амьдардаг байхгүй юу? Манай ихч тэгтээ сүнс мэдэрчээсэн юм шиг үлээ. Бүр дээр үед байранд амьдардаг байсан юм л та. Тэгээд ингээл орой олонгууд гар мар ингэж харагддаг байсан. Тэгээд тиймэрхүү юм бол сонсч байсан. Гэтэ тэр бол үнэн бах. Яагаад бол манай ихч бол яг ерөөсөө тэгэж тиймэрхүү зүйлийн талаар бас худлаа ярихаар хүн ерөөсөө биш. Би бас жоохондоо тэр гэртнаас нэг хонжсэн байхгүй юу? Тэгсэн чинь би бүр амар хард харж исэн. Тэгэхээр тэр байр бол нэлийн эвгүй байр байсан. Та гэхдээ цагаан сарын салааднаас ер нь ямар салаад нь хамгийн дуртай вэ? Өөрийгөө 3 үгээр илэрхийлвэл гинэ. Ууртай, ирэх, залхуу. Та яаж хацраараа тураад байна хичээг нэ. Би хацраа ерөөс тураагүй шүү дээ. Ерөөсөө байдгаараа л байгаа. Тэгээд өсөр ингэ дараа жоохон тур харагдаж байгаа юм болов. Ер нь л нэлээд хацартай. Өөр болохоор ер нь бол Японы талаар бас амар асуусан асуултууд байна. Жишээ нь анх удаа Японд ирж байгаа хүн юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэх юм уу? Гэтэ штэ ер нь бол энэ дээр бас нэг санаа зовоод хэрэггүй. Угаасаа л юм чинь яг болдгороо болно. Хүн болгон л угаасаа мэдхгүй ирдэг. Өөрөө угаасаа ирээл бүх зүйлийг ойлгоно. Хэр галзуу вэ гинэ? Орчноо айгу мэдрэхийг хүсдэг юм уу? Дараахан 50%, галзуу нь яг 50%. Ким галзууч гэх юм уу тийм жоохон цахилгагүй талдаа гэж хэлж олно. Ер нь одоо жоохон идэхгүй бол. За нэг иймэрхүү байна. Ямар ч гэсэн цагаан сарын уур амьсгал бол миний хувьд бол орчлоо. Ингээ та идэж гисэн гэр бүлээрээ гэртээ сар шинэ өнгөрүүлээрээ. Тэгээ би ч гэсэн ингээ зөндөө олон цагаан сарыг та идтэйгээ хамтдаа өнгөрүүлэхийг хүсэж байна. Та идтэйгээ ингэж боддоор би бас уулзч үзмээр байна. Тэгээд би бас биний биби гэсэн Instagram ашигладаг. Хэрвээ сонирхож байвал дагж болно. Дараа нь илүү сонирхолтой бичлэгээр уулзна гэдэг итгэлтэй байна. Тэгээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Baby, I'm trying too hard. Yeah, 'cause I just wanna talk to you.